Иргэжлээс бол дэлхийн нийтэд нэг 120 мянган тонн ураны эрэлт байна. Гэтэл дэлхийн бүхий л улс орнууд бол нэг 80 мянгаыг л нийлүүлж чадах юм байна. Тэгэхээр ураны үн зах зээл дээр өсөх нь бол дамжиггүй болж байгаа. Эрэлт нийлүүлэлтийг харахаар 2028 онд бол бас энэ ураны одоо дэлхийд бол том бүүн болох чинь шүү дээ. Тэгэхээр бид тэр тоглолтоос бол хоцорч бас болохгүй маа. Ингээд нэг жилд нэг 2500 тонн одоо нийлүүлдэг болчвол бид бол нэг дэлхийд ихний 4-5-д орох болцоо бол бүрэн дүүрэн баг. Анх тэр 97 онд тэгээ би бас хэлээдсэн тэр цэнгүүн гишүүний төржсэн өдөр эхэлсэн тэр төлөөлөгчийн газар чи 27 жилийн хугацаанд хилцээд үүдэг бид нар. Гэтэл энэ 27 жилийн хугацаанд Казахстан гэдэг улс борлуулалтаараа дэлхийд тэргүүлээд эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр бидэрт нэг тийм хугацаа алдаад байх одоо боломж байхгүй. Үндсэн хуулийн 6-гийн 2 дээр энэ газрын хэвлэлийн баялаг, байгалийн баялагын дийлэнхийг ард түмэн эзэмшнэ гэсэн энэ суурь зарчмыг хангуулах жил энэ хилцээрийг хийя гэдэг энэ зарчмаа бариад одоо тэр хоёр ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр протокол тусагдсан юм бэл. Тэнд бол яг энэ газрын хэвлэлийн баялагын 50 дээр нэмэх нэгийг хэрхэн хангуулах вэ гэдэг зарчмаа л барья гэж шийдсэн. За өнөөдөр үндэсний баялагын сангийн хуулиар тэр 34 хүртэлх 50 хүртэлх хувийг үн төлбөргүйгээр эзэмшнэ гэдэг энэ заалт бол маш хэрэгтэй заалт хэдий ч яг оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээтэй адилхан ногдлоо шиг хэдэн жилээр хойшлохыг бол бид тааж мэдгүй. Тэгээ зардлаа өсгөж ногдлоо шиг хуваарлтгүй юм арга зальтай болчихлоо шүү дээ. Тэгээ өнөөдөр 5% амнаатаас оюутлогын гэрээ бол 800 сая доллар төлөгдсөн юм бэл. Энэ бол бодиттой Монгол улсын төсөвт орсон нь. Гэтэл бид нар хэрвээ 34 хүртэлх хөв ч юм уу 50 хүртэлх хувийг төр эзэмшнэг явах юм бол ногдлоо шиг авах хугацаа хэдий хүртэл хойшлохыг мэдэхгүй. Тийм учраас тэр төрийн эзэмшлийн 34-ийг амнаатаар оруулах нь зөв юм байна. Амнаатаар орлуулахдаа үргэлж одоо үнэ нь өсөж байгаа энэ ураны эрэлт нийлүүлэлтэд харж агаад ингээд заагаад өгчих нь зөв юм байна гэж зорьсон. Энэ ч утгаараа одоо суур амнат 5, тусгай амнат 5, тэгээ өсөн нэмэгдэх амнат дахиад өнөөдрийн үнээр бол $81.2 гэж үзэх юм бол 14. Энэ бол дэлхийн жишгтэй харьцуулахад маш өндөр ашиглалтын нөөц ашигласны төлбөр авж байгаа бид нар. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо. Тэгэхээр энэ бол тухайн компани ашигтай ашиггүй ажиллахаас үл хамааран борлуулалтаас наавна гэсэн. Үүн дээр нэмэгдээ юу нэмэгдэх юм? Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Үнэхээр тэр 6 тэрбумаас давчих юм бол 25% орлогын албан татвар төлнө шүү дээ. 25. Дээрээс нь ус бохирдуулсны төлбөр, ашигласны төлбөр гээд дээрээс нь бид хилцээрийн явцад юу яригдсан бэ гэхээр тэр Дорногов аймгийн Улаанбаатар суман дээр 1 сая долларыг одоо тэр нийгмийн дэд бүтцэд зарцуулна гэдгийг тохирё гэж ийм зарчмаа тавьсан. Тэр орон нутаг өгч өстой ш. Цаашдаа Улаанбаатар сум өөрөө тосгон болж өгч өстой. Тэнд тэр 1 сая доллар нь очих өстой. Дээрээс нь энэ амнат өндөр байгаагийн зорилго бол өнөөдрийн үндэсний баялагын сангийн хуулиар 65% амнатыг аваад үйлдсэнийг нь орон нутгийн хөгжлийн сан, докторжуулалтын сан хоёрт хувааж хийн. Тэгэхээр орон нутгтаа бол очих өгөөж нь бол хамаагүй өндөр байна л гэж ингэж үзээд байгаа юм л да.